юу ярьж байгаа юу руу халтраад орчихвоо. Нэг цахилгаан станц хийжсэн юм бол. За тэгвэл их хортой нээлт байна. Тийм. Нэг талаар бас нэг аюултай зүйл нь за тэр газрыг чинь Монгол байрлууллаа гэж бодъё. Аха. Хин нэгэн их мэдлэлтэн одоо Монгол гэдэгт нөөцөө болгоод хэрэгээр тесэлж болох юм. Дор хаяж 100 жил 200 жил хин ч эзэмшихгүй юм чинь гэдэг ч юм уу. Хин ч аартахгүй юм чинь. Тэнд угаасаа ам амьтад юу л байна хүн амьтангуул бүгд өгөх юм чинь. Энэ миний газар гэд ингээд тесэлж болох нэ. Тийм байна. Тийшээ орж гарахыг цэрэг цагдаа гараад харуулах байлгүй дээ. Тийм. Гэтэл үнэндээ газрыг нь дээрэнд авах бас нэг ажил байж болно гэсэн үг. Одоо нөгөө админ дэд цахилгаан станц барихад талаар нэг тийм санал гаргаад байгаа даа л шүү дээ. Нөгөө ерөнхий сайд илүү сая нэг 4-р цахилгаан станц дэлбэрсэн чинь иймэрхүү санаанууд гарч ирээд одоо болохоор дулааны 5-р станц байхдаа тэгээд 6-р станцыг бас барих талаар ярилцж байгаа юм билий. Яг өөрсдөө барих уу? Дөрөвдүгээр станцыг хаасан тэр Цэдэнбал даргын үед 43 жилийн өмнө барьжсэн. Тэрнээс хойш ганц ч дулааны станц дулаан усгч бариагүй. Тэгээ та нар өөрсдөө тэгээд тэрийгээ нэг алтан уул тойроглож ухаж байгаад хайлуулад гадагшин зараад тийм хийлгэж болохгүй юу? Одоо нэг улс гэдэгт нь тийм эрх мэдэл байхгүй юу? Жижиг нэг ийм уул байдаг да. Тийм. Тэрнээс нь гаргаж ирээл алтыг хайлуулж аваад гадагш нь арилжаад оронд нь тэр яриад байгаа станц юм хийж болдгоо юм. Нэг мэдлэгтэй хүмүүст нь тэг сонирхол байхгүй. Тэр мөнгөний төсвийн мөнгөний ижижтэй юм шиг үлээ. Тэгээд тарган байдаг бахны надад болчихно. Тийм. Тарган хүнийг төрд гаргаж болохгүй. Гоёдлого бас хитэн үйл хийдэг. Тарган гэдэг үлээ. Таггаар шүү дээ. Нутуу журам нь тийм. Тарган хүнийг төрийн албанд буу зал. Нөгөө өөрийгөө өдөртөж чадахгүй агун бусдыг өдөртөж чадахгүй гэж юу? Өөрийнхөө идэж уухыг захирч чадахгүй яаж төмнийг захирах юм бэ? Тийм биш. Тийм учраас тийм тишиг тогтоомоор юм. Хөрөг юм байдаг бол тарган байна гэж битээ. Тэгэл харганыг сонгоод байдаг шүү дээ. Бүтээрээ бүдөө шүү дээ. Тороход. Тарган гарал олон. Тарган хүмүүс нь таргандаа дуртай учраас гэхээр аль аль нь идэж уухаа зохицуулж чадахгүй хүмүүс тэрэндээ удирдуулдаг юм байна. Энэ усад идэхийг л хүсдэг хүмүүс байхаас хийхийг хүсдэг нь алга гэсэн үг. Мөнгө тараагаад өнгөө юм өмөнд наацхын өнгөө зүйл дээр л Танаа аав ээжид бол эмээ өвөнөр чинь дуртай. Халаас урдаа заачлаад. Халаас авмаар дээ. Авдаггүй. Маскн дээр авчихсан. За сайн байна. Танаа эмээ авдаггүй шудраг бол сайн хэрэг шүү. Тийм. Нам яриад л гомч. Төгсдөн зүг. Төрөгийг бишлэн төршлөлтөр гадаадын улс харахгүй зүтгүүлж. Одоо тэгээ юу байхгүй цахилгаан байхгүй нэгээрээ тасраал баг шүү дээ. Тэг тасраал. Тэр чинь лааныг л чигээд байсан юм. Лааныг тийм. Юм сорсон шүү дээ. Тэр үед л тэгдэг байсан чинь нэг хүжийн гэрэлтэй хүжийн галд ингэж дэндүү. Тэг хичээл хийдэг байсан тэрхэл тийм яриад. Тийм. Яг тэр шиг зулын гэл хичээл хийдэг гэдэг яриа. Бидний тэгж үзлээ. Анхудаа. Сайхан байна уу? Мухай. Юу нөгөө гартаа барьдаг дөрвөлжин юм ажиллахгүй болж байна уу? Тэгээд тооцоолоод сайн цэнгэлж агаад тэгээд яаж байгаа шүү дээ. Үнэхээр адал явдалтай амьдарч байгаа юм байна да.